байгуулсан. Ингээд уг ажлын хэсэг маань одоо шуурхай ажилдаа ороод захны шийдвэрүүдээ гаргаж эхэллээ. За мөн өчтөр санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хурлаа. За дараа нь санхүүгийн зохицуулах хорон дээр мөн одоо зарим шийдвэрүүд гарлаа. За бирж дээрч мөн одоо шинэ журам одоо зохицуултын ийм одоо төр журам батлагдлаа. За эдгээр мэдээллүүдийг засгийн газар дээр одоо хийлээ. За өөрөөр хэлбэл уг ажлын хэсгийн одоо анхны ийм тайлангаа засгийн газрын хурал дээр тавилаа гэсэн үг. За цаашдаа засгийн газрын хурал бүр дээр нэг хэсэгтээ бид ажлынхаа тайланг тавиад явна. За мөн засгийн газар яаралдаа шийдвэрлэх, за байгууллагуудад, за албан тушаалтнуудад одоо өөрөг өгөх, чиглэл өгөх ийм одоо форматаар явна. За хурал болгоны дараа мөн одоо та бүхэнд гаргасан шийдвэр хэрэгжүүлж байгаа ажлууд, за үр дүнгийн талаар товч мэдээллүүдийг ингээд өгч байх болно. За ингээд ажлын хэсгийн зүгээс за гол бид ажлынхаа одоо зорилтыг бас тодорхойллоо. За ажлын хэсэг байгуулагдах үед Монгол улсын валютын нөөцний 4.5 тэрбум доллар орчимд байна. За үүнийг одоо богино хугацаанд нэмэгдүүлэх. За тухайлбал одоо 4-5 сар гэхэд за валютын нөөцийг одоо 5.5 тэрбум доллар буюу за өмнө нь одоо Монгол улсын валютын нөөц дээд хэмжээндээ 5.4 тэрбум доллар хүрж ирсэн бол за энийг одоо давуулах. За улмаар одоо манай импортын хэрэгцээний одоо 4.5 сар байгааг цаашлбал 5-аас 6 сарыг одоо хангах хэмжээний одоо нөөцөд хүрэх ийм зорилт тавьж ажиллахаар болж байна. За ингээд одоо бидний өмнө тулгараад байгаа асуудлуудаа за богино хугацаанд ямар асуудлуудыг ер нь шийдвэрлэх ёстой юм бэ? Ямар зүйлүүдээр фокуслох ёстой юм бэ гэдэг энэ зүйлүүдээ одоо онцлох нь хамгийн түрүүнд чухал байна. За ингээд өнөөдрийн байдлаар одоо хэд хэдэн шалтгааны улмаас Монгол улсын одоо урд хэлүүд дээр одоо булганы бомбд, за шивээ хөрөн, хашин сухад ангийн бомбууд дээр нийтдээ 9.5 сая тонн нүүрс одоо овоолго үүсчихэд байгаа. За та бүхэн санаж байгаа бол мөн ковидын үед одоо бид бүр 20 сая тонн хүртэл овоолго нүүрс одоо тэнд бий болчихсон. За ингээд цаашаачгүй наашаачгүй гаццсан байсан. За тэгвэл яг ковидын хэмжээнд арай хүрээгүй. Гэхдээ одоо бараг 10 сая тонны ийм овоолго үүсчихэд за үндсэндээ тэнд одоо ийм гацаа үүссэн байна гэсэн үг. За тэгэхээр энэ юунаас болж үүсв? За энийг яаж хөдлөх вэ? За энийг хөдлөхөөс нааш бирж дээр арилж бол явах шинжгүй ийм болцсон байна. Ийм болцсон байна. За тэгэхээр тэнд овоолго үүссэн байгаа шалтгаан нь бол яг хуу энэ бол одоо өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн хугацаанд хийгдсэн гэрээ. За энэ он гарсаар одоо нийт хийгдсэн гэрээ гэдэг 50-аад ийм гэрээ байна. За үүнээс одоо бид хил хүртэл одоо хөргөж өгөх ийм үүрэг хүлээсэн ийм гэрээнүүд гэж ойлгох хэрэгтэй. За ингээд энэс хойш одоо намраас хойш үндсэндээ бараг 38 за бараг 40% унтсан байгаа. За энэтэй холбоотойгоор худалдаа авагч талууд маань нэгэнт одоо ийм алдагдлууд ийсэн учраас цаашаа татаа авалт хийхгүй байна. Хийхгүй байгаа. Тэрнээс үүш хятадын эрэлт буурцнаас шалтгаалсан зүйл бол энэ огт биш. Хятад улс маань өөрөө бараг 4 тэрбум тонны одоо гаруй ийм эрэлт ийм хэрэгцээтэй. За гэтэл бид бол нэг 100 сая тонн ч хүрэхгүй байгаа шүү дээ. Энэ жил 80 за 85 гаргая гэж ингэж байна. За тэгэхэд бол эн чинь хятадын талдаа бол эрэлт буурлаа гэд нэг 5% дотор л ярина уу гэхээс энэ 30-40% одоо ийм эрэлт буурнууд ойлголт байхгүй. За гэтэл манад одоо татаа авалт нь өөрөө эн чинь бараг за биржийн арилжаа бол эн чинь бараг 5 дахин буутсан байна. За яг тэр одоо хил дээрх татаа авалт маань бол ингээд бараг 40-50% зогсчод байгаа юм. За тэгэхээр энэ үнийн үнэлтээс одоо буурласнаас болоод за нэгэнт худалдаа авсан байгаа аж ахуйн нэгжүүд нь цаашаа татаа авалт хийхгүй ийм шалтгаантай байна. За дараагийн арилжаанд орохгүй, за дараагийн арилжааг хийх боломж одоо тэнд овоолго үүснээс болоод ингээд таг гацсан байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг богино хугацаанд одоо зохицуулах бид хэд хэдэн гарц байна гэж харж байгаа. За мэдээж одоо биржийн зохицуултаас өөрөөр хэлбэл энэ үнийн хэлбэлцлийг энэ хэд их одоо эрсдэл үүсхийг одоо аль талд нь одоо уян хатан байх ийм зохицуултыг одоо байгаа хуулийнхаа хүрээнд за бирж дээр зохицуултыг ийм журмыг одоо богино хугацаанд бид одоо баталлаа. За өмнө нь бол одоо энэ биржийн явж ирсэн журмыг худалдаа авалтанд оролцож байгаа одоо нүүрс худалдаа авагч нартай мөн одоо санал солилцсон. За мөн одоо банкуд оролцсон байгаа. За манай яам, за мөн улуурхай яам, холбогдсон бус яамдууд оролцоод
нэлээд бас хугацаанд ярилцсан байгаа. За энэ журмыг харин өчигдөр одоо санхүүгийн тогтоолын зөвлөлт дээр хэлэлцээд за яаралтай одоо дахин одоо зохих газрууд хуралдлаа. За өргөнгийн биржийн тууцч хуралдлаа. За оройн одоо ажилд арсан он санхүүгийн зохицуулах орооч мөн одоо хуралдаж яаралтайгаар энэ журмыг одоо өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас зүгээр баталж өглөө. За ингээд ажлын хэсэг байгуулгаснаар энэ одоо журам маш түргэн одоо бирж дээр цоо шинээр ийм форматаар ажиллах боломж гарч ирж байна гэсэн үг. За ингэхээр ямар ч байсан биржийн хуулинд одоо тодорхой өөрчлөлтүүд орох хүртэл за энэ журмаар одоо биржийн арилжааг тодорхой хэмжээнд сэргэх ийм боломж гарч ирж байна гэж харж байгаа. За биржийн арилжаанд орж одоо биржийн арилжааг сэргээхийн тулд энд оролцож байгаа худалдаа авж байгаа талууд маань мөн биржээр арилж байгаа одоо эхлүүл сэргээхийн тулд татаа авалтаа тэр цаанаас бас хийх шаардлага гарч ирж байгаа. За ингээд араасаа бол ингээд юмнууд бол хөдөлнө гэж ингэж харж байгаа. За биржийн хуулийн талаар таван сард бас тодорхой ярих баг. За ер нь бол биржийн хуулинд тодорхой хэмжээний бид өөрчлөлт одоо оруулах шаардлагатай болж ирж байна. Сайжруулалт хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл биржийн арилжааг илүү идэвхжүүлэх тал руу нь бол бид өөрчлөлтүүдийг хийнэ. Тэрнээс биш нөгөө одоо бид одоо ил тод болгосон энэ биржийн зарчмаас бол ухрахгүй. Одоо тээвэртэй ч вэ, тээвэргүй ч вэ одоо энэ биржээр арилжаасан л бол одоо илүү төлхөө одоо хөнгөлт урамшууллууд авдаг. За юу бол төрийн өмчийн үйлдвэрийн газрууд бол уурхаанууд бол бүгд одоо биржээр явдаг энэ зарчим бол хэвээр хадгалагдана. За харин одоо бирж дээр одоо тэр томоохон зарчмын өөрчлөлтүүд хийх дээр одоо дахиж 7 хоногийн хугацаа бидэнд хэрэгтэй байна. Ашиг дахиад суух хэрэгтэй байна. За тэр хооронд энэ журам байна одоо ингээд ажилд орлоо гэсэн үг. За энэ одоо асуудлыг шийдлээ. За мөн ингээд ажлын хэсгээс бид өнөөдөр засгийн газрын тогтоол одоо үүрэг даалгавар одоо тодорхой газруудад компаниудад за яамдуудад өглөө. За энэ 10-аад заалттай энэ тогтоол одоо гарна. За энэний одоо товч одоо голлох заалтуудыг танилцуулъя. За ингээд ер нь эхний ээлжинд бид экспорт төдийгүй за нэгэнт одоо төв банкны валютын нөөцлөөр дэмжлэг үзүүлэх учраас энэ импортон дээр бас тодорхой хэмжээнд бид анхаарья гэж. За ингээд гадагшаа гардаг урсгал за нөө төлдөг энэ төлбөрүүд дээр анхаарья. За эхний ээлжинд төрийн өмчийн үйлдвэрийн одоо томоохон газрууд за мөн одоо төсөв дээрээс гадна тийш одоо төлдөг эдгээр асуудлуудаа одоо хойшлуулын ирэмбэлий. За ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газрууд дээр энэ жил шинээр эхлэх хөрөнгө оруулалтуудыг за ялангуяа энэний төлөө одоо гарах урсгалууд дээр эхний хагас жилийн байдлаар бол ер нь бүрэн зогсоо явдаг юм шиг байна. За энэ дээр манай одоо тухайлбал Эрдэнэт үйлдвэр нэлээд санаачлагтай ийм одоо эхний төлөвлөлтөө гаргалаа. Одоо тухайлбал энэ жил хийх байсан шинэ хөрөнгө оруулалтууд 100 сая долларын хөрөнгө оруулалтууд за энийг дагаж гарах 70 сая долларын төлбөрүүдээ бол энэ жилдээ бол хойшлуулын 26 он руу татъя гэж байна. За мөн шинээр одоо борлуулалтаасаа үл хамааран 100 сая долларын одоо валютын их өсвөрийг валютын нээцийг нэмэгдүүлэхэд бид туслах боломжтой гэдэг. За гэх мэтчлэн ингээд компани бүр дээр за эхний 4 том компани байна. Эрдэнэт үйлдвэр, ГОК, за энэ одоо хуучнаар бол одоо Монроос шинээр одоо Critical Minerals компани, за мөн дарахны төмөлгийн үйлдвэр. За эдгээр 4 компаниуд дээр компани бүр дээр одоо нэмэлт ийм одоо даалгавруудыг авлаа. За өмнө ч бас энэ асуудлаар бол бас яригдчихсэн асуудал. Ингээд энэ жилдээ за эдгээр 4 компаниас толгойлсон за 10 гаруй компани байгаа. За Эрдэнэс Монгол компани охин компаниуд гэсэн. За нийтдээ нэг 3.8 тэрбум долларын ийм одоо борлуулалт хийнэ гэж төлөвлөсөн байсан бол нэмэлтээр 557 сая долларын борлуулалт хийхээр ингээд нэмэлт үүрэг авлаа. За мөн өнөөдөр ерөнхий сайд одоо тусгаалan нэмэлт үүрэг өгсөн тэр юу вэ гэвэл ойрын хугацаанд Эрдэнэс Монгол группээс одоо тэрбум долларын одоо Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх ийм арга хэмжээг одоо авахыг хатуу үүрэг болгосон. Хатуу үүрэг болгосон. За ингээд цаашлаад Эрдэнэс Монгол компани өөрийнхөө одоо охин компаниудад энийг задлаад ингээд үүрэг даалгаврууд өгөөд явна гэж. За сая бид нар овоолгын талаар одоо хэллээ. За энэ овоолгыг одоо биржийн төр журамж гарлаа. За мөн бусад өөр одоо компани хоорондын зохицуулалт арга хэмжээг авснаар энэ овоолгыг богино хугацаанд чөлөөлж биржийн дараагийн арилжаануудыг явуулах боломжийг олгох талаар одоо арга хэмжээ одоо саналуудаа боловсруулж оруулж ирээ гэдэг одоо бидэнд үүрэг өгсөн. За ингээд мөн за хуулийн талаар сая ярилцлаа. За нэмэлт их усүр долларын их усруудыг сая ярьлаа. За мөн одоо энэ А лиценз бүхий төрийн өмчийн үйлдвэрийн газруудаас гадна за А лицензтэй холборлолт хийдэг, за экспорт нь голлох нөлөө үзүүлдэг хувийн болон одоо гадаадын одоо хөрөнгө оруулалттай
дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтайгаа тулж ажиллаач. Одоо нэмэлт ямар боломжууд байна? Энэ дээр бирж дээрс бид ямар арга хэмжээ авах уу? Тээврэл хэлтэн дээр ямар арга хэмжээ авах уу? Засгийн газраас яаж туслах вэ? Ямар зүйлүүд байна? За энэ талаар одоо тулж ажиллая гэж байгаа. За мөн алт 3 хөтөлбөрийг одоо өмнө нь засгийн газар дээр танилцуулсан. За дараагийн засгийн газрын уралдаан дээр яг хэрэгжүүлэх шатны одоо шийдвэрүүдэд харуулж ирээ гэдэг ийм үүрэг өглөө. За зам тээврийн хөгжлийн яам дээр мөн тодорхой 2 том үүрэг одоо өгсөн. За энэ бол их чухал 2 үүрэг ба. Юу гэхээр одоо 5-7 бүлэг ордуудаас урагшаага ханг мандал бомт руу явсан одоо концессор ашиглалтанд орчод байгаа 472 км атуучилттай энэ замыг бушуухан ашиглалтанд аваад за энэ дээгүүр тээвэрлэлтэй яаралтай явуулж эхлэе гэдэг ийм үүргийг өгсөн байгаа. За ингээд за энэ мөн одоо тогтоолыг хүлээлгүйгээр ажлын хэсэг байгуулагдсантай зэрэгцээд зам тээврийн хөгжлийн яамнаас комисс гараад газар дээр нь ажиллаж байгаа. За 5 хагасаа өдрүүдэд мөн одоо тухайн сайд, миний бие, за дэлгэр сайхан сайд, бомтын сайд нар одоо газар дээр нь очиж энэ ажлуудыг бол газар дээр нь шийднэ. За энэ хүрээнд бас тэр овоолгуудаа шийднэ. За зам тээврийн яамны нөгөө нэг том ажил маань энэ тарифын төлбөр байгаа. За Монголын төмөр замын одоо энэ тарифын нүүрсчлэлт бусад одоо түүхэн хэдүүдийн тээвэрлэлтийн тариф маань одоо автотээврээс одоо бараг 2 дахин өндөр болчиход байгаа. За энийг автотээвэртэйгээ өрсөлдөхүйц хэмжээнд одоо буулгах, за бүр автотээврээс болж игэл одоо доош нь буулгах ийм шийдвэр аваач гэсэн байна. За энэ дээр мөн одоо дэлгэрсэн сайд тогтоолоо хүлээлгүйгээр МТЗ-ийн одоо тууц хуралдаад эхний шийдвэрүүд нь гарчихсан байгаа. За ингээд ойрын хугацаанд энэ тарифыг 2 дахин буулгах энэ одоо шийдвэр одоо хэрэгжиж эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. За энэ бол одоо бас нэлээ ийм шийдвэртэй төрөлт арга хэмжээ боллоо гэж харж байгаа. За мөн ингээд ганц бод ашин сухатын бомтын хэлийн холболтын байгууламжуудыг одоо эхлүүлэх, за энийг одоо сойрхон батлах өргөн баригдсан байгаа. За энтэй зэрэгцээд одоо дараагийнхаа бомтуудын ажлуудыг одоо ингээд параллельнаа явуулъя. За энийг одоо улс хооронд одоо энэ асуудлуудаа тавьж эхэлье гэдэг ийм үүргүүдийг мөн одоо авлаа. Тухайлбал одоо ханг мандлын одоо хил давнсан одоо энэ холболтыг хийх. За мөн дараагийнх нь бэлэн болчиход байгаа одоо шивээ хөрөн бомт. Шивээ хөрөн бомт төр бол одоо хувийн хөрөнгө оруулалтаар энэ хил давнсан энэ бүтээн байгуулалтын ажил бол аль хэдийн одоо дуусчихсан, тээвэрлэлт эхлэхэд бэлэн болчихсон. За энэ хуулиараа энэ одоо хил дамсан объект маань өөрөө онцгой объект байдаг учраас заавал төр бол одоо 51-ээс доошгүй хувийг эзэмшсэн байх ёстой. Эсвэл төрийн өмчийн оролцоотой компани үүнийг одоо эзэмшиж явах ёстой ийм хуультай. За тийм учраас энэ байгууламжийг бол одоо өмчлөлийн одоо асуудлуудыг шийдвэрлээд за яаралтай энэ одоо энэ бомтын тэр хил дамсан бомтын одоо байгууламжийг ашиглая гэдэг. За ийм шийдвэрүүдийг үүрэг болгосон байна. За ингээд өнөөдөр танилцуулгын хүрээнд мөн одоо манай эдийн засгийн олох байгууллагууд болох Монгол банк, санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд бол суусан байгаа. За цаашдаа яг энэ форматаараа бид ингээд ажиллаад явна. За нэгэнт бас эдгээр дарга нар суусан байж учраас засгийн газар дээрээс сайд нар бол бас инфляцтай холбоотой, за мөн одоо мөнгөний бодлоготой холбоотой, төсвийн бодлоготой хэрхэн уялдж байгаа талаар бол бас асуултууд асууж хариултууд авлаа. За үүн дотор өчигдөр санхүүгийн доктортой эдийн зөвлөлд дээр санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн мэдээллийн хүрээнд би мөнгөний бодлого хүрээнд ярьж байгаа шүү. Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн мэдээллийн хүрээнд өмнө нь одоо Төв банкнаас гаргасан мөнгөний бодлогын шийдвэр дээр хэрэглээний зээлийн одоо үр зээлийн харьцааг 50-50 болгохоор шийдвэрлсэн байсан. За энтэй уялдуулаад санхүүгийн зохицуулах хорооноос банк ус санхүүгийн байгууллага болон одоо бусад одоо зөвшөөрөл авч зээл өгдөг байгууллагуудын хүрээнд 70-30 байсан энэ харьцааг одоо 60-40 болгож Төв банкны шийдвэртэй одоо төхүүлсэн ийм шийдвэр гаргалаа гэсэн үг. За энэ мань бол одоо мөн бодлогын хэмжээнд за импортыг тодорхой хэмжээнд хязгаарлах ийм бодлогын арга хэмжээ боллоо гэж ингэж харж байгаа. За ингээд Монгол банкны мөнгөний бодлого маань бол ер нь хатуу төлөв рүү одоо улам одоо гүнзгийч шилжиж байгаа. За энтэй уялдуулж мөн төсвийн бодлого одоо уялдах ёстой. За энэ хүрээнд бид одоо шууд хяналтын горимд орно. За дээрэс нь энэ сая өнөөдөр мөн одоо очир сайдад үүрэг очсон ба тэр нь юу гэхээр засгийн газраас бид энэ засгийн газрын бүтээмжийг сайжруулах хэмнэлтийн горимыг одоо цаашд улам өргөөжтэй болох ийм үндэсний хороо байгуулагдаад ажиллаж байгаа. За энэ хорооны шийдвэрүүдийг одоо ойрын хугацаанд яралтаа гаргах, дараагийн засгийн газрын уралдаанаар эхний шийдвэрүүдийг танилцуулах ийм үүрэг өгсөн байна.
За тэгэхээр өөрөөр хэлбэл төвсвийн хэмнэлтийн горим маань одоо яг хэрэгжих гол одоо бүтэц маань платформ маань энэ болно. Энэ бол. За өнөөдөр одоо энэ үндэсний хорооноос танилцуулга хийсэн. За тэн дээр хувийн хвшлийнхний одоо оролцоо үүргийг одоо энэ дээр одоо бид сайн дэмжиж оролцуулна гэсэн үг. За засгийн газар өөрсдийнхөө одоо төсөв хөрөнгийг одоо хэмнэхээс гадна хувийн хвшил талаас за засгийн газрыг одоо юуг шаардаж юу нь одоо энэ дөр болохгүй байна. За энийг одоо хэмнэ, энийг одоо танах хэрэгтэй. Бүтцэд нь ийм өөрчлөлт оруулах одоо илүү үр дүнтэй болохоор байна гэдэг ийм зарчмаар одоо энэ бүтэц ажиллана гэдгийг одоо учир сайд танилцуулсан байгаа. За ингээд энэ хороогоор дамжаад энэ одоо засгийн газрын хэмнэлтийн бүтээмжийг сайжруулах ажил одоо дөрвтөө цаашаа хэрэгжээд явах нэ гэж ойлгох хэрэгтэй. За ийм товч мэдээлүүд өгье. Давж ороо туусад мэдээлэх үү. За ингээд дараагийн үсэг. За бүгдээр энэ өдрийн мэнд төргийа. За ихэнх зүйлүүдэд ярьцуулчаас би товчхон хоёр асуудал дээр өдөрч мэдээлэл өгье. Эхнийх нь бол оюутлогын компанитай холбоотой асуудлаар бас засгийн газар дээр танилцуулга хийсэн. Ойрын одоо өдрүүдэд оюутлогын компани удирдлага ирж Монгол улсад ирж ажиллаж байгаа. За энэ хүрээнд бид бүхэн бас засгийн газар дээр удирдлагуудтай уулзаж хоёр асуудлын хүрээнд нэг нь оюутлогын компанитай үүсэж байгаа татврын маргаантай холбоотой асуудал, хоёрдугаарт нь энэ оюутлогын бүлэг ордын одоо дотор байгаа Онтрей компани лицензтэй холбоотой асуудал гэсэн энэ хоёр асуудлыг шийдвэрлэх асуудлаар засгийн газар дээр танилцуулга хийгдсэн гэдэг мэдээллийг өгье. За хоёрдугаар асуудал нь бол уул уурхайн биржтэй холбоотой асуудал. Энэ биржийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ийм одоо ажлын хэсэг гарцаа ажиллаж байгаа. Эх 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр энэ уул уурхайн биржийн тухай хуулийг яаж одоо нэмэлт өөрчлөлтөөр сайжруулах вэ гэдэг ийм асуудал байгаа. Тэрний үг гэхээр уул уурхайн одоо бирж дээр үнийг индексжүүлэх асуудал зайлшгүй одоо хуулийн хүрээнд шийдэх ийм асуудал байгаа. Хэдийгээр бид бүхэн хөрөнгийн бирж дээр журам гаргаад асуудлуудаа шийдэж байгаа боловч энэ үнийг одоо индексжүүлж өсөх үед нь нэмэгдүүлэх, буурах үед нь бас дагуулж бууруулах асуудлыг бас ярих шаардлага үүссэн. За дээрэс нь мөн